агуу хайрыг зүгээр л ингээл өгөө хийж чадах юм ганцхан тэрэл зүйл байсан юм бэл. Хинч тоохоо гэсэн миний дээгүүр алхаагаар явж байсан хүмүүс байдаг. Орцсон л байгаа шүү дээ тэр чинь. Тэгэхэд өнөөдөр би яаж юм те? Тайлан тоглолтоо хийнэ гэж явж байгаа юм. Газар тэнгэр шиг ялгаатай зүйл байгаа юм. Би цайны газар ороод хоошуурын болон гордоо зогсож байсан үед надад байдаг. Иргэн ирэлт сэрэлт гэж юу яриад байгаа юм? Яг энэ зүйлэл гэж боддог те. Гашуун араа нэвтрүүлгийн ээлжид дугаарт авьяаслаг монголчууд 2023 шоуны Алтан баазрын эзэн шилдэг оролцогчдын нэг Алтан гэрэл оролцлоо. 10 гаруй жил бор дарс хэрэглэж амьдралынхаа доод зэгт хурч үтсэн тэр архинаас холдож тун удахгүй бие даасан тайлан тоглолтоо хийх гэж байна. Эрүүл Монгол хүн үндэсний хөдөлгөөн. Зүгээр оюутны ширээнс ингээд шоу цэнгийн гэж явж байгаа л яг ийм архины хамааралтай болцсон байхгүй юу? Тэгэд энэ дээр бол үнэхээр зовсон. Зовлон гэж юу байдгийг бэ гэдэг зүгээр нэг би бол одоо боддог тамийн амьдрал гэж бол тийм л зүйл байдаг байх гэж боддог байхгүй юу? Манайх 6 давхарт эндээс унаа унчвал өөх болов гэж боддог тий. Нөгөө аимшигын хордлох шаардлага тэр хар дарсан зүүч шиг амьдралаас ингээд салж чадах болов гэсэн тийм бодол надад амар олоодод төрж ирсэн. Яг миний амьдрал үнэхээр балгаа тарьж чадсан байхгүй. Гэхдээ сонголтыг би өөрөө л хийсэн. Би яг л нэг 21 2-тэй байхдаа л яг тэр зүйлийг амсаад хэлж ирсэн байхгүй. Тэгээд ингэж хүч хүрхээ те энд ингэж ядартлаа ингэж уун бол гэж юусоо бодоагүй. Миний хүсэж исэн мөрөөдөд исэн би 4-р ангитай боддог гэсэн. Миний мөрөөдөл бол яг энэ дууччиг л болно. Тэ эднэр шиг болоод ингээд дууга хийд болгоод од болоод ингээд тайзан дээр гараад алаад өгнө л гэсэн бодолтой анх оюутан болж 2005 онд анх орж ирсэн байхгүй. Тэгсэн чинь ерөөсөө тооцоолог үзүүлэл дундуур нь орж ирсэн. Тэгээд шоу цэнгийн бол тэ би бол боддгийн угаасаа хамгийн муу санд хүндээ бол архил өгөх юм байна гэж бодлоо. Тэ зүгээр амар том харамсдаг зүйл бол одоо яг ингээд би аа маань бурхан болцсон л доо. Би уул наавын хүүхэд. Тэгээд тэр хүнийг нэг бурхан болохоос өмнө аятайхан нэг хүн шиг байж байгаад явуулсан бол гэсэн айгуу том харамсал байдаг. Тэгээд хэцүү шттэ зүгээр ингээд яг ингээд аавын амны хүүхэд мөртлөө ингээд бүр ингээд тэр хүнийг хэлэх үггүй болтол нь тэгээд тийм тэ явсан байна. Тэр бол айгүй гонхтой. Тэгээд одоо ингээд тоглолтоо хийх гэж байгаа л. Тэгээд тэр тоглолтоо хийхэд тэр үзэгчдийн суудлага аав маань сууж байсан бол хичнээн сайхан тийм. Одоо нэг байгаа нэг ээжигийн сэтгэл санааг л амраа болон байлгах юмс гэж хичээдэг. Хэлэх хөвгч миний авд байгаагүй гэж саярж байна шүү дээ. Энэ байдлыг та яаж мэдэрсэн? Би яг зүгээр тэр нэг хилээд байгаа тэр эдээндээ те доошоо ороод ядраад ирэхээр улмал ингээл бүрэл цаашлаад байдаг те гэрээсээ олон хоног ингээ алга болчихдөг тийм үү. Тэр үед ингээд хилдэг байхгүй яг ингээ явж байгаа л ороод ирэхээр аав маань хилдэг байхгүй. Уйлаад өөрхөн хүн тэгэж хэлдэг. Аав нь чамайг ингээд 7 хоног хил сургахгүй ингээ алга болчихор чи ингээд хаана очиод өхөн даалуулаад цохиулаад зодуулаад нүдүүлээ өгцөн болоо. Хаана гадна ингээд орц сонголоор хөлдөж өгч байгаа болоо гэж айгүй боддог. Тэгээд унд чадахгүй байна гэж яхад нь би тэрийг ойлгохгүй байхгүй. Хамгийн амар. Хизээч гэж бити ялангуяа эрэгтэй хүн хилжээ гэдэг чинь айгүй утга учиртай л юм. Аав маань хэлжсэн. Миний хүү ааваасаа хойш яг наад нэг зүйлээсээ холдохгүй бол нэлээд зоо биш үү гэлдэгс. Тэгэл яг л үтсэн шүү дээ. Одоо бол амьдрал таалагдаад шүү дээ. Амт. Амьдралын амт байгаад шүү дээ. Ямар гоё юм бэ? Энэний төлөө хүсэж чинь тэмүүлж урд нь өвчхийсэн гэж боддог байсан бол яаж өнөөдөр эрүүл байх вэ? Яаж урт удаан наслах вэ гэж бодож байгаа байхгүй. Ер нь хитрхийх жаргалтай болохоор уугаад идэв шүү. Жаргаж уужсэн төрлийн хүн баг. Би ихээс тавуулаа гэж түрүүн ирсэн. Тэгээд ээж аав маань хостол нэг 2 идэхгүй хоосоо хонуулахгүй л өсгсөн. Илэг бүтэн, хувцастай бүтэнтэй тийм л өсгсөн. Тэгтээ зүгээр ингээд яг л ингээд оюутны ширээнс ингээд хүн болгон намайг тоогоод эхлэнгүүт л би жоохон буруу дэш явсан болов уу гэж боддог.
Ер нь бол чанга архинаас холдно гэдэг бол. Би бол нэрийн нууцлалт юм да би нэг цуглаанд явдаг. Үнэхээр тийм архины асуудалтай хүн байх юм бол надтай холбогдчихвол. Тэгээд би тэр газар нь ингээд холбоод яагаад гэж чинь бол нэг шашин машины газар бол биш ээ. Зөвхөн нэг үзэл санаа нэг зүйл дээр ингээд зүг чиг баримжаатай тий зөв зүйлийн төлөө явж байгаа юм болгон л дандаа амжилт олж идэг. Аль болох тэр цуглаантайгаа тэр андууттайгаа ойрхон байхыг хичээдэг. Би ингээд эргэн тойронд 5 ингээд архиудаг нөхдөд найзлууд би утахгүй л ууш. Миний эргэн тойронд 5 10 хүн ингээд бүгд ирүүл явъя гэдэг ингээд зориод тахад тэнэг л биш бол энэ амьдралын дундор хүн тэнэг хүнч ирүүл байх юм бол энэ амьдралын тэхээ дундор нь өнгөрөө туулаа гардаг юм а гэдэг хүч амар өгөөд байгаа. Чи ингээд амьдралдаа ингээд хэмжээ хязгааргүй мөрөөддөг байхгүй. Тэгээд чи тэр мөрөөдөхөд ямар мөрөөдөх юм бэ? Мөрөөдсөн мөрөөдлийнхөө ингээд нэг өчүүхэн тоосыг хүртэхэд л ингээд чи хүссэн амьдралаар амьдрах хэмжээний тийм тэгэж том мөрөөдөл. Эхэндээ би дэрийг нь ойлгохгүй. Үгүй яхаа ингээд кармантаа нэг ганц 5 хоол юм уугүй чи яаж тэгэж мөрөөд. Угаасаа тийм боломжгүй мэт санагддаг байсан надад. Яаж тийм том юм мөрөөдөх юм байхаа. Чи ингээд Монголын тайз хүсэж байгаа дэлхийн тайз хүсэж гэлтэй. Тэгсэн чинь одоо бол боломжтой юм шиг санагддаг болсон байхгүй. Тэгээд энэ тоглолтын цаад утга санаа бол юу ямар учиртай юм. 5 сарын 9-нд ялтын баярын өдөр ингээд өөрийнхөө тайлан тоглолтыг хийх гээд байгаа юм бэ гэдэг те. Энийг би бүр хар багасаа мөрөөдсөн байхгүй. Уул нь бол аль эрт болох ёстой байсан зүйл цаг хугацааны хувьд л жоохон хойшилж байгаа. Нөгөө нэг балиар заваа юмнаас болвол те хойшилж байгаа. Ер нь би юу ч чаддаг юм. Алтан гэрэл гэдэг хүн зүгээр ингээд нэг дуулахаас өөр юу ч чаддаг юм те. Тэгэхэд би багтаа хүмүүгээр хичээлжсэн байна. Тэр номерууд орох нь байна те. Сюрпризтэй гэхээс илүү яг миний тоглолт амьд нэг амьд харьцаатай, амьд яриатай, амьд дуутай тийм тоглолт болоосоо л гэж хүсэж байгаа юм те. Яг л алтан гэрлийн амьдралыг тэндээс очиод харах боломжтой байхгүй.